Үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгыг Эрхэнцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр Монгол улсын нэн шин түүхийн оролцогчийн бодол сэдвээр ярилцахаар зочин ирж ирсэн юм а. Би ингээд зочныг танилцуулъя. Ноён Пүрэвдорж Монгол улсын генерал, соёлын гавьяа зүтгэлтэн ийм ирхэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За намайг урьсан ч бас баярлалаа. Баярлалаа. Тэгээд би нэвтрүүлэг эхлэхийн өмнө зочноо та бүхэндээ бас товч танилцуулъя. За генерал Пүрэвдорж 1938 онд Говьалтай аймгийн Шарга суманд төрсөн. 1958 онд цэрэгт татагдсан байна. Ингээд 59-өөс 60 онд офицер бэртгэх 1 жилийн сургуульд суралцсан. За 67-оос 72 он Зөвлөлт толгойд улсын цэргийн улс төрийн академиг суралцж төгссөн. 86-аас 87 он Зөвлөлт толгойд улсын коммунист намын төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академид суралцсан. Ийм одоо суралцсан байдал нь ийм байна. За ингээд ажилласан байдал нь бол цэргийн албыг нийтдээ бол 34 жил хаасан ийм ирхэн байна. За 1990 онд Батлан хамгаалах яамны улс төрийн газрын дарга 91 онд дэд сайдаар нь ажиллаж байгаад ингээд тэтгэвртэй гарсан ийм хүн байна. За мөн энэний өмнө болохоор Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны захиргааны хэлтсэст зааварлагчаас эхлээд сүүлдээ бол даргын албыг хасч исэн байна. Мөн одоо хамгийн гол энэ хүний гавьяа бол 90 оны сонгуулиар одоо улсын их хурлын ардын их хурлын депутатаар сонгогдож одоо 91 онд одоо манай 4-р үндсэн хуулийг батлах гар үе оролцсон ийм гавьяа зүтгэлтэй ирхэн байна. За ингээд хоёулаа ярилцлага эхлэе. Ер нь бол хоёулаа энэ нэн шин түүх гэдгийг бол бид хоёр ярьж байгаа нь 90 оноос хойш юм байна гэж ингэж хоорондоо тохиролцоод За ингээд хамгийн чухал үйл явдал энэ 92 онд батлагдсан одоо 1-р сарын 13-нд батлагдсан санагдж байна тийм ээ. Энэ гол үйл явдлаас эхэлье гэж энэ процесс яаж өрнөжөө энэ одоо миний мэдж байгаас маш их маргаантай хэлэлцүүлэгтэй 70 доног хуралддаг билүү? Тийм ээ. За энэ үйл явдлын тухай яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр юуны өмнө шинэ үндсэн хууль одоо ардчилсан үндсэн хуульд хурж ирсэн түүхийг Монголын нийгмийн түүхийг 20 дугаар зууны түүхийг ингээ харахад их сони харагддаг л да. Монгол улсчинд 20 дугаар зуунд нийгмийн байгууллага 3 салжчихсан. 3 салж байсан. Манжи хааны дор Хятадын Манжи хааны дор колони байж байгаад Эзэн хаант улс болоод дараа нь социалист хувьсгал ардын хувьсгал ялаад социалист нийгэмтэй улс болоод тэгэхээр сүүлд нь одоо хөнгөний нийгмийн улс болоод ингээд 100 нийгмийн байгууллага 3 салжчихсан улсаар дэлхийд хэд байдгийг бол би одоо үнэндээ мэдэхгүй байна. Ховрохоо. Ингээд яваад ирсэн байгаамаа. Тэгээд 90 оны үндсэн хуулийг баталсан хэлэлцсэн явцыг бол тэсэдэггүй манай ард түмэн олон нийт бол мэдж байгаа. Энэ үндсэн хууль бол батлах нь бид нар баталсан хэлэлцэх нь бол одоо ард түмэн хэлэлцсэн юм шүү дээ. Үнэндээ бол хоёрч дахиад одоо том юу болсон. Тэгээд энэ үндсэн хууль бол нийгмийн байгууллагын үндсээр нөөрчилсөн. Яг энэ нөгөө ярахад тэр үед бол хүлээж авахд нийгмийн сэтгэл зүй хүлээж авахд нэлээд төвөгтэй ийм үйл явдал юм шүү дээ. Бид чинь одоо 70 жил социализм байгуулад явчихсан. Зөвлөлт холбоот улсын жишгээр зөвлөлтийн туршилгаар зөвлөлтийн нөлөөнд дор бараг зөвлөлтийн удирдлагад дор ингээд явж байсан улс. Гинт гарч ирээд нөгөө зөвлөлтөө орхиод тэгээд нөгөө 70 жил явж ирсэн замналаа социализм
одоо уран зохиол хэлээр бол таягдан хаяад ингээд хувийн өмч занхилсан төгрөгтэй нийгэм юм да. Мэдээ хуучин ярьж байгаа нь ингээ нийгэмд шилжих үндсэн хуулийг батлана гэдэг бол ер нь огт бүтмээргүй шахуу одоо тийм үйл явц байсан юм шүү дээ. Тийм хэрэг явдал болсон. Гэтэл тэгэл баталчихсан. Нийгэм хуулийг авчихсан бас. Тийм үндсэн хууль баталлаа гэж биднийг одоо буруутгах сүйд байд болоогүй шүү дээ. Тэгээ хуулийг авчихсан. Бас их боддсон юм аа. Яг би зохиол өчтөг зохиолч хүн болох төр илдүү юм бол бодно л доо. 근데 яагаад ингэдэм юм бэ? Яагаад Монгол гэж нөгөө зөвлөлтөнд социал хэвээрээ үлдчихсэн шүү дээ. Бидээ соцроод бид төрүүлээд ингээ яваад гэсэн. Өмнө бид ч үндсэн хуулийн зөвлөлтийн хүнээр бичүүлдэгч байлаа. Өөрснөө төсөө гаргаад зөвлөлт рүү явуулаад үзүүлдэгч байлаа. Үндсэн хуулийн зөвлөлтийн хүмүүстэй нийлээд бичдэгч байлаа. Ерөөсөө зөвлөлтөд туршлагаар тэдний заавраар л үндсэн хуулиудаа 3 үндсэн хуулиа бол батлаад ирсэн шүү дээ. Гэтэл өөрөө шал өөр жишгээр шал өөр туршлагаар ийм үндсэн хууль батлаад ингээд яв. Яаж ингэж чадваа гэдэг их сонин. Гадаад орнуудад ялангуяа Европод нүүдэлчний соёлыг их хоцрогдсон соёл гэж боддог. Одоо оочтой гэж бодож байна. Европын философид бол ер нь тэгж үздэг. Тэр тусан малчмын нүүдэлчний соёлыг бол хэрв тийм хоцрогдсон нийгмийн байгуулалттай тийм хоцрогдсон сэтгүүтэй юм бол тэр нүүдэлчин Монгол ганцхан зууны дотор нийгмийн байгууллага яагаад 3 салж чаддаг бэ? Бүр төрөл арчив өөр төрлөө. Ингээд бодохтой зэрэг Монголын нүүдэлчин төмний философи сэтгэлгээнд байсан шиг байгаамаа. Нүүдэлчний сэтгэлгээ бол тийм ховсомтой чанартай. Яагаад гэвэл нүүж явдаг. Байгалийнхаа таган хичээлдэж байхад одоо байгальтайгаа зохирш оршдог. Тийм учраас улс төрийн нийгмийн дэлхийн хандлагад зохирох чадвараар бас тийм зохиромтгой, өөрөөр ховсомтгой зохирч чаддаг тийм сэтгэл зүйн философийн тийм язгуур сэтгэлгээтэй юм шиг байгаа юм. Гондоо тэгвэл жишээл хэлье л да. Бид чи хэдэн зууны турш буддийн философийн дор буддийн шашин шүтж явж байлаа тийм ээ. Тэгээд дараагаар нь 21 онд товсгол хийгээд өнөөсөө шаштай сүйд гэж хаяад ингээд явлаа. Яагаад ингэсэн бэ нүгтэн зэрэг буддийн философи буддийн шашин Монголын нийгмийн хувьд дэвшлийн саад болж байсан шиг байна. Ерөнч нэлээд нийгмийн сэтгэлгээний дэвшлийн хувьд нийгмийн хөгжил, эдийн засаг, улс төр гэдэг одоо нийгмийн хөгжлийн хувьд бол нэлээд саад болж байсан. Тэрнийг Монголын олон нийт, Монголын ард түмэн гэж хэлэх үедээ албана хэлээр бол хэдийгээр ухамсарлаж ойлгоогүй ч гэсэн соён бэлгээрэн интуиц гэдэг орсоор хэлдэг. Соён бэлгээрэн тэр хоцрогдлыг ойлгож ирсэн. Хоцрогдож байна бид. Энэ бид зохихгүй байна. Нүүдэлчний юунд гэж хэлсэн. Тэм ч учраас социализмыг дор хөлөөд авч байгаа. Нөгөө шашны хаяг хаяад. Сая ч гэсэн одоо социализм байгуулад өмч байхгүй болоод ингээд яваад эхлэхдээ зэрэг нүүдэлчин чинь өмч шүү дээ. Хотойлчид одоо тэр малынхаа, гэрийнхаа, хашааныхаа одоо өмч шүү дээ. Тэр өмч байхгүй болоод эхлэхдээ зэрэг социализм нүүдэлчний сэтгэлгээ, нүүдэлчний аж төрөл, нүүдэлчний аж төрөх ёсонд бас саад болж байна гэдгийг соён бэлгээрэн мэдэрч ирсэн. Тийм учраас нийгмийн өмчийг солиод хувийн өмчтэй болоод ингээд гараад ирэх энэ журам одоо нийгмийн горим гэдэг юм уу да энэ горимыг хүлээж авах хад бэлэн болчихсон байсан ч байна. Өөрөөр хэлбэл социализмын юунд бас жаахан
залхсан ч гэдэм үү да одоо ярианы хэлээр хэлвэл тийм сэтгэл зүйн тийм байдал байгуулж бас нэг хоёрдугаар хүний иргэшээлд байна гэдгийг ойлгож дургуйцж байсан. Энэ нь бол одоо зөвлөлтийн империйн алдаал байгаа юм л да. Энэ ганц монголч биш ерөөсө. Бүгдийг хашааж байсан. Социалист орнуудад чинь бүгдийг дургуйцж байсан шүү дээ. Сайн л байсан бол дургуйцхгүй л байсан шүү дээ. Тэгэхээр болохгүй байна гэдгийг яаж байсан, мэдэрч байсан. Тэр сэтгэл зүйн тэр дэвсгэр суур энэ одоо нийгмийн байгууллага энэ үндсэн хуулийг хүлээж авахд одоо сайн хөрс болсон шүү байгаамаа. Тийм учраас одоо ингэж юм болчиход одоо бид явж байна. Нэг бол тэгж л боддог. Зүгээр маргаа антер бол зөндөө болгүй явах. Маргаагүй бол шалдмын батлаа штэ. Маргасныг хүчнэд өчнөө юм ин өөрчилсөн штэ ерөөс одоо. Тэг яг тэр хэлцүүлгээр Монгол улс ч одоо нөө засаглалын ямар хэлбэрийг сонгох уу гэдэг нөө ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал хоёр дээр хамгийн их маргасан эхний санал хураалтаар эн чинь тэнцсэн гэдэг тийм ээ. Тэр одоо үйл явц тэрийг тэр чимдгэл одоо авч гарсан гэдэг тийм яриа байдаг тийм. Миний хувьд бол яг тэр процесс одоо хамгийн тэр ардын их хурлын тэр чуулганы л одоо хамгийн кульминац нэг юм үйл явдал байсан болов уу гэж хараад байгаа юм. Тийм парламентын засаг гэдгийг чи мэдэхгүй шүү дээ. Монголын төвхөнд байгаагүй тийм. Хаантай байсан, ерөнхий нийгмийн даргатай байсан. Парламентын засаг гэдгийг мэдэхгүй. Нөгөө л хөлдөө нөгөө өмнөх нэг хүн захираад тэр нэг хүн нь гадаадын заавраар яваад ихтэй зэрэг нөгөө нүүдэлч чинь угаасаа тийм чөлөөт аж төрөл шүү дээ. Нүүдэлч чинь дуртай газар хинээ заалгалгүй очиж буун. Тэн чинь одоо энд бууж болохгүй, энд өвлж, энд хаварж хэлэхгүй шүү дээ. Тэр нүүдэлчний чөлөөт сэтгэлгэн тэр бас боо юм болж бас л тийм дургуйцсангүй явдал. Өөрөөр хэлбэл тэр соён бэлгээрэн нүүдэлчний философийн соён бэлгээрэн тэр дургуйцчээсээ явдал нэг хүн байж болохгүй юм байна. Нэг хүн байхтай зэрэг чинь урд хатад байж байна, хойно Орос байж байна. Энэ хоёрын нэг л одоо мэдлэлд орно. Гэсэн юу нийгмийн сэтгэл зүйд депутатуудын олонхын юм бол байж байсан. Тийм учраас нэг хүн байж болохгүй гэдэг одоо тийм юу бол байсан. Тийм учраас парламентын засгийг сонгосолдоо. Энэ бол нэлээд маргаж байгаа энэ зайлшгүй хэрэгтэй юм аа гэж завсарлага дээр тэгсэн шүү ер нь бол тэгсэн байл шүү дээ. Яг тэр үнтэй л холбоотой ерөөсөө бол. Тий. За тэгээд энэ та яг энэ 91 оны ихээргээд одоо яг энэ нөгөө нэг ардсан хувьсгалын маань одоо эд одоо халуун өдрүүдэд та яг Батлан хамгаалах юмд эхлээд улсын газрын дараа нь тэд сайд байсан юм байна. Тий. Тэгээд зүгээр тэн дээр над ямар асуулт байна гэхээр яг энэ үед ч одоо нөгөө 91 оны 3 сард чинь талбай дээр үүсгэсэн зарлцсан тийм ээ тэрний өмнө ч одоо баахан жагсаа цуглаанууд ч болдог байлаа. Энэ үед одоо махьяан болов жишээлбэл яг үүрэг хариуцлагынхаа хүрээнд одоо ажиллах хэвээр бас л одоо энэ тэнд цэрэг мэрэг хоримтлуулсан байсан танк магч гарах бэлэн болцсон ч гэдэг юм уу тийм яриа байдаг байсан. Зүгээр яг Батлан хамгаалахын яамны тухайд ямар одоо та бүхэнд үүрэг даалгавар дээрээс өгчөө энэ бослого хөдөлгөөн гэдэг юм уу энэндээ яа хандах хандлага гэдэг юм уу тэрийг яа та бүхэнд даалгаж байв төр засаг. Би ч чахан сүлд очсон шүү дээ хавар. За. Яг томилогдоод очиход ажлаа хүлээж яваад очиход манай улс төрийн газрын 3 ажилчин ажилдаа орж ирсэн л дээ. Одоо тэрний нэг нь генерал болчихсон яваа, нэг нь багш болсон байгаа, нэг нь тэтгэвртэй гарсан байгаа. Тэр 3 юу гэж орж ирсэн мөхтэй зэрэг онцгой байдал зарлах юм гинэ гэдэг одоо онцгой байдал зарлана гэсэн яриа гарцсан байлаа шүү дээ. Тэгээ онцгой байдал зарлана гэсэн улс төрийн газрын онцгой байдлын төлөвлөгөө хий гэж бид гурвыг өөрөг өгсөн. Улс төрийн газрын орлогчдаар өөрөг өгсөн. Онцгой байдлын үед одоо ажиллах өөрөг өгсөн. Бид тийм хиймээргүй байна. Одоо шинэ дарга томилогдоод директор орж ирж байгаа хэрэг шүү дээ.
Хэрв тэр төлөвлөгөөг одоо хийнэгвэл бид халагдмаар байна За. гэсэн. Нэг нь диторондоо нэг нь хошооч. Хоёр нь чошооч байлуу. Одоо нэг нь генерал болчихсон юу. Тэгээд бодохтой зэрэг онцгой байдлын тухай тушаал очсон л байсан байгаа юм. Тийм байна. Тэнд очсон байж. Бодвол улс төрийн газарт биш дээ. Жанжиштай Батламгаалах яаманд очоод тэгээд тэндээс л одоо улс төрийн газрыг онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө хий. Тэгээд яг хуу яриад одоо онцгой байдал зарлахгүй штэ гэж би бол мэдчихсэн л дээ. Онцгой байдал зарлахгүй. Онцгой байдал зарлахгүй. Та бидгээ санаа зов чинь юу гэсэн үг одоо олон намын тогтолцоо үүсчихсэн. Одоо ингэж байж хахад ийм тийм хийн гэж одоо юм байхгүй. Гэж тэр 3 удаа хэлж гаргачаад би жахан санаа зовсон. Ярин одоо юу болох нь вэ гэдэг. Тэгээд нэлээ хэдэн хүнтэй зөвлөж ярилцаад тэгээд тэр чинь их сонин надаас өмнөх улс төрийн газрын дарга нарыг намын төвөрөн улсын давчааны тогтоолоор томилдог байсан юм. Намайг бол ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор томилсон. Намын томилгоо өгч болохгүй. Цэрэг дайрмын албан тушаалтнуудыг гэж одоо ерөнхийлөгч очроод ерөнхий сайд Бямсрын хоёр яриад ер нь ааримд бол намын томилгоотой хүн очвол болохгүй. Аль ч албан тушаалаа нь зөвхөн төрөөс. Тэгээд би 2 дугаар эмнэлэг дээр хүмүүс одоо нөгөө очротгой хойшлол намын дарга Мамж очроттой уулзсалдаа улс төрийн газар намын төв хорооны хэлцээ эрэхтэйгээд намын төв хороогоор батлуулсан дөрвтэй би ч намын төв хорооны хэлцээ эрэхлэж болчихсон байж байгаа. Читгэн дээр тушаалтай хүн байхгүй юу? Байсан. Очротгой хэлсэн юм байж болохгүй. Тэгэхээр та тогтоол гаргаж улс төрийн газрын дөрвөн батлсан тогтоолоо хүчин болгож өгөөч. Улс төрийн газар бол одоо намын харийн алд байж болохгүй шүү дээ одоо. Хэрвээ намын харийн алд байх юм бол би аппарат одоо арчил намын төлөөлөл социал демократ намын төлөөллийн хүнийг ажилд авах болно шүү дээ. Тэгээд цэргийн ангиудад хойшлол намын хороо байж байгаа шүү дээ. Тэрнийг татан болгож энгийн байгууллагууд гишүүдийн шилжүүлээ. Гишүүний нэг ихний үед үлдээсэн л дээ. Шилжүүлээ. Тэгэхгүй бол нөгөө 3 намын байгуулагч нь цэргийн ангид байгуулагдсан шүү дээ. Тийм болж болохгүй шүү дээ. Гэсэн за тгийг бол болох юм байх. За би ярилцъя гэсэн. Тэгээ 3-4 хоногийн дараа тогтоол гаргаад улс төрийн газрын дөрмийг баталсан төв хорооны тогтоолыг яатсан байсан л да. Ингээд улс төрийн газар намын удирдлагаас гарч ирж байгаа. Тийм байна. Тэгээд дараагаар нь намынхаа байгууллагуудыг бүгдийг татан буулгаад намын гишүүн авцаар халагч нар л байсан л да. Цэргүүд ямар намын гишүүн байх юм шүү дээ. Ганцхан жил болд юм чинь. Энгийн байгууллагууд руу хуваарлаад. За тэгээд 2 сарын дараагаар одоо гадаад яамна 2 бүгдээ намын гишүүнээс төдгөлзээд. Ингэж анхны хийсэн том алхам бол одоо юм л да. Цэргийг намын харьяалаас гаргасан. Зүгээр нэг тогтоол гаргаад одоо ингээл гаргачихж байгаа юм шиг байгаа юм. Цаанаа бол их олон хүний сэтгэл зүйг хүндсэн бас их зунтай ажил болсон шүү. Намаагаан зарим нь харааж зүгсэн одоо тэгээд зөндөө юм болсон да. Одоо хүртэл зарим нь бол муу байдаг. Цэргийн дарга нараад яамд сайд байд тэдэр бол өгүүлдэ. Тэр чинь улс төрийн газрын дарга чинь одоо сайдаас өндөр албан тушаалтай. Тийм үү. Намын төв хорооны хэлцээ эрхлэж байхгүй юу? За. Сайдаас өндөр албан тушаалтай улаан намтай тэрэг ундаг. Тэгээд одоо зарим тохиолдолд бол энэ сайдны одоо юм хэлэгдэггүй их зовлонтой л харагддаг байсан л да. Тэгээд миний хар шавтраад. Тэгээд дэд сайд болдог нь тэр байхгүй юу? Өмнө нь бол дэд сайдаас дээгүүр байсан. Тийм шүү. Анхны одоо шинжил бол юм том шинжил байсан л да. Зэрэгт бол шинтгэл байсан. Одоо тэгээд тэргээр явж байгаа. Зөвд байсан ба шүү. Тэрэгчд намайг хараал дороогүй. Одоо тэгээд явж байгаа. Тэр үед чи одоо яг тэр 91 онд чинь Батламгаалах сайд нь ямар хүн байсан бэ? Яндаг бай. Яндан гэдэг. Тэгээд сүүлд хэн болсон юм бэ?
боломж авцуулсан. Сүүлд нь Жаданбаач болсон. Биш 3 сайтын нөрөөдсөн шүү. Оо за. 2 сайтын дээр 2 сайтын хойно Жаданбаатга халагдаа явж яхад нь байсан. За. Тэр үеийн хуулиар одоо ямар байсан бол за энэ бослого хөдөлгөөн гэдэг юм ингээд дийлдэхэ байгаад за цагдаа нар нь дийлдэхэ байгаад ийм үед одоо батлан хэрвээ одоо тушаал ирсэн бол батлан хамгаалах цэрэг маань одоо хөдлөх тийм болцоо байсан юм уу байгааг хууль мөл ямар байсан бэ? Тэр их сонио одоо нэг ярьж болно доо. Намайг очиос хойш улсын явдал шүү дээ чинь сайд мулын явц болчихсон байсан. Тэгэл онцгойдын тухай яриа одоо хорлмолдоч хэрэлцээгүй юм штэ онцгойд зарлах уу ярих уу гэдэг чинь нэг цуглаан болсон юм аа. Төв хаандар намын төв хаандар сайдын зөвлөлийн дээрчлүү. Тэнд янз бүрийн албан тушаалтууд байсан. Тэнд л одоо онцгойд зарлаач гэсэн шаардлага тавьсан өндөр албан тушаалтууд энэ төр ярьсан хоорондоо зөрчхөөсөн гэдэг чинь төв орон улсын төвчний гишүүд энэ төр хоорондоо зөрсөн зөндөө юм болсон. Тэрний нэг наан улсын газарт очоогүй байсан учраас тэрний наан болж байсан явдлыг мэднэ л дээ. Тэгээд намайг очиж хас өмнө болж байсан явдал улсын газар болох. Тэгэд бол манай армийнхтай маш их санаа зовж байсан юм болоо ерөөс тэр. Утастал сайд одоо утастал яаж ярина чинь цэрэг гарахгүй штэ болохгүй штэ цэрэг гаргаж болохгүй яаж болдоо юм бэ ерөөсөө юун төлөө дотоодын цэрэгтэй үлээ юун төлөө одоо цагтаа сэргийлэх гэдэг байсан баг тийм манай харимчлан гадны дотлооноос одоо бүр тийм цэргийн байгууламжийн манал одоо тэр баримт бичгч байдаг ерөөсөө гаднаас дотлооноос хамгаална. Тэр цэрэг гаргах юм бол энэ чинь буу зовсгтэй гаргах юм уу? Буу зовсгтэй гарвал одоо аюултай шүү дээ чинь одоо буугаа гаргаад гарна. Тэгэл одоо жагсаан цуглаан болж байгаа нэг хүн ирээд тулхтал гохон төрөх юм бол хэдхэн секундын дотор 32 сум гараа явуучих шүү дээ. Одоо энэ хамгийн их санаа зовж байсан юм энэ л дээ. Тэгээ нэг орой тэгээ цуглаал тэгээд батунхай онцгой зарлахгүй гэж хэлсэн л дээ. Тэгээ зарлаагүй. Чи яг өнсгөлөнгийн үеэр үсттэй тий. Зарлуул одоо гаргахаар цэрэг гаргаж цэрэгийг ашиглахгүй зөвхөн хаана гэсэн. За. Гэхдээ хаахтай зэрэг л одоо хаагдахгүй дайрвал яах юм гэсэн асуудал ирж байна чинь. Тэгээд их төвхтэй байдалтай байсан. Тэгээд Жамсранжовыг онцгойд зарламааргүй гэж хэлсэн л гэж ярьдیں۔ Тэрнийг би дуулаагүй харин. Нөгөө нахын сайд тий аюулаас хамгаалах юмны сайд манай молон жавцуул гаргамааргүй нэг санаа зовол ерөөсөө басгч байгаа л уцтай юу болж байна наа чинь цэр гаргамааргүй байна штэ чинь болохгүй штэ олон улсын харилцаа байна манайх чинь дэмжиж байгаа чадсан өвчнөн улс байх чинь цэр гаргаа зогсож үлдэж юу болох вэ ухаандаа тэгээд яг үнцэн хөл батлаа тэгээд тийм яриа бол тэгсэн тий дуусч байгаа юм ерөөсөө тэр яриа Тэгээд за ингээд бид чинь одоо нэгж хулганы хамраас цус гаргалгүй нэгж одоо цонх хагалгүй ингээд хувьсгал хийчлээгээд бид ч одоо бүр үлгэр жишээ дэлхийд дахинд ингээд ийм үлгэр жишээ болсон. Тий энийг та одоо юу гэж бодож байна? Энэ одоо яагаад бид нэр ийм амархан ч гэдэг юм уу ийм 50 замаар энэ хувьсгалыг хийж байна? Энэ төвсгөлч гэдэг юм уу өөрчлөлт бол хэлхээс тийм хуулийн замаар явсан штэ. Их хашир одоо байсан л да. Хуулийн замаар явсан. Хамгийн эхлээд санаж байгаа бах. Манай 60 оны үндсэн хуулинд чинь Монгол ардын хавьсгалан бол Монголын нийгмийг удирдан чиглүүлэх хүчмөн гэдэг зааж удирдах чиглүүлэх хүчмөн гэдэг заажчихсан байсан. Тэр заалтыг хүчингү болгосон үндсэн хуулиар авсан. Тэр бол энэ ардчлалыг энэ шинтгэлийг нийгмийн өөрчлөхийн шинтгэлийг хуулийн замаар явуулах анхны алхам нь тэр юм шүү дээ. Ер нь бол ингээд байцтай зэрэг ардчилсан хөдөлгөөнийг эсэргүүцэх
чадalтай чадлагүйгийн тухай бол чадalтай байгууллага бол байсан байх. Тийм үүрэгтэй байгууллага байхгүй болчихж байгаа. Нэг намын тийм болгочтой зэрэг бус намтай адилхан нам болчихж байхгүй юу. Тэгэхээр ардчлалыг эсэргүүж өдөрж манлайлж өдөрлөж эсэргүүж гаргаж ирэх хүч байхгүй болчихж байгаа. Тэр үеийг хашир хийсэн. За тэгээд дараагаар өөрчлөлт оруулаад явуулсан. Тэр үндсэн хуулийн дээр жижиг өөрчлөлтүүд бол яг энэ ардчлалыг парламентын хуулийн журмаар хийх алхмууд юм л да. Их сайн алхам болсон юм да. Тэгээд одоо бол тэгээд тэрнийг нэг ярихгүй л байгаа юм ер нь бол. Тийм байна тий. Тэгээд тэрнийг хийсэн тэр үндсэн хуульд оруулсан их хурлын депутат ууч бүгд ихэнх л содамын гишүүд шүү дээ. Тийм шүү дээ. Өсөө тийм хийсэн. Тэр бол их сайн байна. Тийм үнцгийг би анх удаа таньж сүүлд үндсэн хууль баталснаар энэ ард совсол чинь парламентын хувьсгалын маягаар хийгээд явж байгаа байхгүй юу? Яг тэгсэн байна. Бослого биш парламентын журмаар. Парламентын хувьсгал гэж болж болно ер нь бол. Баапар нийтлэлч өртөр энэ ардсан хувьсгалын чинь гол үүрэгтэй нь бол Монгол Ардын хувьсгал нам шүү гэд яриад идэгий энэ чинь бас тийм ээ. Тийм л дээ. Эсэргүүцээгүй. Тий. Эсэргүүцгүй. Одоо энэ нэг хууль муулийн өөрчлөх журмаар явна гэдэг чинь энэ хувьсгалт намд ч бас энд бас гол үүрэгтэй л оролцсон байна шүү дээ, тий. Тэрийг хэлсэн байна. За ингээд бид нар шинэ тогтолцоон шилжчихлээ. Ингээд одоо энэ чинь юу вэ? Шинэ үндсэн хуулиар 34 дахь жилдээ бид нар амьдраад явж байна. Энэ 34 жилд бид нар Монгол улс маань олсон одоо ямар олд байна. Одоо танихаар бол одоо мэдээж бүх сайн сайхан байгаагүй байх. Одоо ямар эсрэг гэдэг юм уу сөрөг одоо ямар үзэгдэл юу танд ажиглагдж байна энэ дээр. За нэгдүгээр нийгэм байгуулалт бүхэлдээ сольчихсан тийм сонсчихсан байхгүй. Одоо энэ том үйл явдал дээрээс том үйл явдал. Эдийн засгийн харъя да. Социализмын үеийн улсын төсөв 2-3 тэрбум төгрөг шүү дээ. Орлого зарлага. Зарлага нь орлогоос жаахан давсан байдаг. Тэрний зөвлөлтөөс зээл нөгдөг. 3-4 тэрбум чөлөхгүй байсан шүү дээ. Тэгээ одоо хэд байгаа вүлээ? 7-8 их 80. Тэр эдийн засаг асар их томорсныг мэдэгдэж байгаа байхгүй юу? Тэр томорсных нь юуны гол хүчин зүйл нь бол байгалийн баялагийг ашигласан. Байгалийн баялагийг ашиглахдаа зэрэг чинь байгалийн уурхач эдийн засаг болоод ойлж байна шүү дээ. За нэгдүгээр энэ бол одоо ололт байх. За эрхчлөөтэй болсон. Эрхчлөө гэдэг бол зүгээр л одоо уур хурц дарга нарыг зөвхөн хараахын нэр биш шүү дээ. Санаачлагын эрхчлөө. Үг хэлэх эрхчлөө. Аж төрөх амьдрах эрхчлөө. Өөрөөхөө аж төрөх эрхчлөө шүү дээ. Эрхчлөө гэдэг нь бол төрөө байгуулах, төрөө хянах, хян чадж байгаа юу гэдэг бол бидний өөрийн асуудал тэр хамаагүй. Хянах боломжтой үндсэн хуультай. Энэ эрхчлөө бол одоо зарим ард түмэн бол одоо хэдэн зуун жил бариудад чадахгүй л байна шүү дээ. Хагийн бид бол энэ бол яхахгүй ололт мөнгө. За мууч сайнч бид гаднаас хараад биш болсон. Эдийн засгийн талаарч, улс төрийн талаарч эдийн засгийн харилцааны хувьд бол мэдээж бид гаднаас хамааралтай байна. Өөрөөр гадаад харилцааны гадаад худалдааны тэнцэл бол Монголын талаас нэг ашиггүй. Тэр талаас нь бол бид эдийн засгийн талаар гадаад хараад тийм шиг харагдаж байна. Худалдааны хараад байдалтай байна. Одоо дээр юм уу та? Тийм байна. Энэ бол аюултай л да. Дэлхийд бол Монголын нэр хүнд асар их өслөө. Манай гадаад харилцаа мэддэггүй зайж болсон шүү дээ. Мэддэггүй. Одоо миний ажиллаж байсан салбарыг л аваад үзэлтэй байна. Одоо Монголын цэрэг дэлхийд инхийг сахиулах нэлээд олон оронд явж байна шүү дээ. Тэгэхэд одоо Орос, Хятад хоёрын мөн инхийг сахиулах хүчинд оролцож чадахгүй л байгаа шүү дээ. Гэтэл бид оролцоод явж байна.
чи Монгол гэдэг чинь ийм улс байна. Энэ чинь бас юм хийх чадах улс юм байна. Энд бол энэ улсын энэ одоо судаанч гэдэг нь энэний хүнд байдлыг найдаад хамгаалуулчих, танд байлгачих найдвартай улс байна гэж дэлхийн олон нийт нэгдсэн үндэсний байгууллага, бус байгууллага найдаж байна шүү дээ. Тэр бид гадаадын олон улсын найдварыг хүлээсэн, итгэл хүлээсэн ийм улс болсон байна шүү дээ. Энэ бага юм биш шүү дээ ч гэдэг. Бага юм биш шүү дээ. Энэ талаар бол одоо мэддэггүй зөөр шал өөр улс болсон. За санаа төрөхгүй юм байна бол зөндөө. Тэгээд 90 хүн тийм чамлан тайвах. Тэгээд Монгол хүн бүр их чамлан тай. Ийм байхгүй байх ёстой л гэж ингэж үзэж байна. Гадаад худалдаа, гадаадын том компанитай яг адилхан 50-50 хуваарлаг хийн л гэж үзээд байгаа юм. Тэгж үзэх ёстой. Гэхдээ тэгж чадахгүй шүү дээ. Дэлхийн олон нийтийн юг хар хүчрхэггүй нөө заавал жахан давуу байдалтай. Бүр нэг 50-д туучдаггүй. Тэгтээ эвтэйхэн давуу байдлын ашиг хонд Израиль шиг одоо тийм суу залтай байх хэрэгтэй байхгүй. Хохирол амсж байгаа ч гэсэн баг хохирол амсаад тэрнийг улс төрийн ачаар нөхөд ингэж явдаг баймар байна. Израиль яхал орно шүү дээ. Байгалийн баялаг байхгүй, хэдэн шохон жолоотой өөр юу ч байхгүй шүү дээ. Тэгсэн хэрэг дэлхийн хөгжилтэй 40 орны донд орчихсон. Америктэй зэрэгцээд гадаад улсыг бөмбөгдөд явж байна шүү дээ. Яадаг гэж юм уу? Суудал, еврейн суудал. За яг бай араб дахны нөхцөл байдал бол өөр юм л да, манайхаас өөр тэнд бол. Тэгэхээр тийм шин талаар бол одоо бид бодох ёстой. Нөгөө нэг аюултай асуудал бол бид өөрсдийн гадаад харилцаанд, гадаад худалдаанд, гадаад харилцаа биш л дээ. Гадаад ерөнхий харилцаа бол зүгээр гайгүй байгаа шүү. Гадаад худалдаанд бол бид өөрийнхөө шунлаас болоод олох ашигын дутуу болж байна. Ахвал авилгалын аюулаас болоод. Энэ бол бидний өөр гин биш шүү дээ. Гадаадын компани бол аль болохоор ашиг их л болохыг бодож шүү. Өвчин туссан амтан биш эднийд ашиг их үгүй өөрөө бага ашигтай бай гэж гал зурсан л одоо амтан биш бол тэгэхгүй шүү дээ. Бид нар өөрөө тэмцэж одоо учир нь бол гэтэл бид хувийн ашиг бодоод ахуул авилгалын гайгаар алдаж өгч байгаа юм асар их байна. Энийг залруулах хэрэгтэй те. Залруулах арга бол төрөөс авилгыг зайлуулах хэрэгтэй. Өөр арга байхгүй. Яг зайлуулах уу? Танихаар ганцхан арга байна шүү дээ. Сонгуулийн аргаар зайлуулна. Ямар бослого гаргаж дайн хийлтэй дүүш. Дайн болохчгүй, бослого болохчгүй. Эрхчлээтэй газар чинь болохгүй. Хаан бослого болгохоор хэлийг ярихын хаачихтай зэрэг амын таглалчтай зэрэг бослого гаргадаг шүү дээ. Монгол амаа таглуулаагүй бид дураараа л орилж байгаа шүү дээ. тэгж байгаа тийм. Сонгуулиар. Тийм байна. Одоо ханд жишээлбэл одоо ингээд хулгай зэлийн өвчнөө баримт дэлгэгдэж байна шүү дээ. Тэгээ яллахгүй байна, шийдэхгүй байна. Ягаад доктор авилгын систем би өөрийгөө шийдэхгүй шүү дээ. Авилгын системд Монголыг авилгын систем ард часан нам засгийн эрх барьцаанд гэж байгаа үндэ бол авилгын систем л Монголыг засгалж байна шүү дээ. Авилгын систем өөрийгөө шийдэх гэж байхгүй шүү дээ. Ардтан шийдэх шүү дээ. Ардтан шийдэх арга бол сонгуулиар энэ ахуйн авилгалын нэр холбогдсон олон том дарга сайд нарыг яллуулаагүй сонгодог байх хэрэгтэй. Твчдэг байх хэрэгтэй. Манай нутаг, манай нам гэдэг одоо тэр зүйлийг өвчнөөс одоо бид салах ёстой. Манай намын хулгайч, хүний намын хулгайч хоёр ялгаа юу байгаа хулгайч л шүү дээ. Манай нутгийн хулгайч, өөр нутгийн хулгайч хоёр ялгаа юу байгаа юм чинь одоо Монголын хулгайч шүү дээ. Хулгайчнаас салах хэрэгтэй. Сонгуулиар салах ёстой. Сонгуулиар 2 сонгуул, 3 сонгуул дамжаад сайн сонгуулиар сонгуульч хийчихвэл сална. Тийм байна. За манай иргэд эндээс бас манай зочны энэ ярьж байгаа зүйлээс бас дор үнэ бас тунгааж аваад одоо саналаа сонгуулиа одоо маш хариуцлагатай өхөн байна шүү гэж ингэж би нэмж хэлье.
Тий. За ингээд та бүхэнд 20 гаруй минут үлдчихэж байгаа юм ба. Би энэ дээр танаас нэг одоо нэг хоёр чухал асуулт байгаа надаа. Тэрний эхнийх нь юу гэхээр энэ одоо яг таны жоохон дараахан ч улсын болоо да энэ Орос зөвлөлт болоод улсын айр Монгол улсаас гарч явсан том үйл явдал одоо бидний хувьд бол энэ ч бас л их одоо түүхийн бас чухал мөч байсан байх. Тий та энэ дээр нэг сайхан тайлбар хэлээ зөвөр зарим улсуудыг ингээ харахаар бид нэр одоо өөрсдөө сайн дураар энэ зөвлөлтийн хайрмыг нутгаас хөөгөө гаргацсан мдэг багт нөөж оргаад тэгээд тэнд төөрхөн орон гэргүүн баахан улсууд төр сая Байкаст хөөж гаргаад ингээд ач хийсэн улсуудыг муухай юм хийсэн гэсэн нэг тийм яриа байдгийн юм ботой юм хийсэн гэж үү? Тий, жодог ботой юм хийсэн ч гэдэг юм уу. Тий, энэ дээр би таны тайлбарыг сонсъё гэж бодсон. За би ганцхан жишээ хэлье. Товчхон тэгэхээр болох. Аа. Нөгөө зөвлөлтийн зэрэг хизээ орж ирсэн, яаж орж ирсэн, орж ирсний дараагаар одоо тэгээд оруулах хэлцээр үнэлцээр яаж хийсэн мэтэрүүд бөөн түүх байдгийн. За тийм баг. Ер нь голдуу оруулж ирэх чад дараагаар нь хэлцээр хийсэн байдгийн шүү дээ. Оо тийм үү. Тэр нэг тийм том өрний нэг л бодлого байх. Ямар ч та бүү мэдээ. За тэр яах. Гаргасан тухайд яриа да. Тийм. Гаргасан гэж гарч явсан тухай тийм үү. Өөрсдөө сайн дураараа гарч явсан. Хөөж гаргасан гэдэг одоо энэ зөвлөлтийн цэгийг хөөсөн гэдэг ингээд байгаа. Тийм. Би түүхэн захиргааны байгууллагын хэлцээ оруулагч эрхлэгч байсан л да. Тэгээ нэг өдөр Батмунтаг дуучин гэдэг манай нарийн бичгийн дарга тэгэхгүй дараагийн хэлцээ эрхлэгчийн нарийн бичгийн дарга. Хэлцээ эрхлэгч байхгүй эмнэлэгт ч гэсэн байсан. Батмунтаг дуудаад байна гэдэг ерөнхий дарга. Тэгээ үгээд очсон. Тэгсэн өчигдөр Батмунтаг даргасан чинь өчигдөр Горбачевын кейс мэдгэдлээ сонссон уу гэдэг чинь сонссон байсан л да. Хабар ус гэдэг Алекс Тармдад ирээд Горбачев Монголоос зөвлөлтийн зэргийг гаргана гэж мэдгэдэг хийчихсэн юм. Дуулсан гэлээ. Та өмнө мэдгэдсэн үү? Танай хаар мэдгэдсэн үү? Мэддэггүй энэ тиймээс дуулаагүй лээ. Тэгсэн чи сайдаа дуудаа гэж. Тэгээ гараад заалгаа гараад сайд яндангой байсан юм уу? Яндангой байсан болоо да. Молны цаараа болоогүй байсан юм уу? Утслаа. Утстад Батмунтаг дуудаж байна. Гэж яах гэж байгаа юм бол гэж мэдэхгүй л дээ би. Тэгээ жанштай өндөр хоёулаа ирнэ үстэй хоёулан гэж чинь ирэх гэж байна. Тэгээд бачаас жимнэрэг ороод ирлээ яах гэж байгаа юм бол гэдэг. Мэдэхгүй юу Горбачев өчигдөр Монголоос зэрэг гаргана гэж мэдгдэл хийсэн штэ. Тэрнийг л асуух гэж байна. Яа юм чиг байна. Хөтгсөн юм уу? Хизээд гэж мэдгдэл хийсэн. Манай хоёр мэдээгүй байна. Тэр шаад мэдхвтэй нөгөө Время гэдэг нэвтрүүлэг явуулдаг шүү дээ. Тэрүүгээр мэддэгдчихсэн. Тэр времийг хараагүй хүн бол мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Манайд мэддэгдээгүй шүү дээ. Зөвлөлтийн тэр юм хэлээгүй өгөө гэж. Тэгээд явал нэг хоёр дагуулаад одоо Батмунтаг дахиад орлоо. Тэгээд Батмунтаг мэдсэн үү гэж мэдээгүй. Ерөнхий манайд мэддэгдээгүй. Би мэдээгүй тэгээд одоо ийм явж гадаад юм мэдсэн болоогүй юм болоо гэсэн гадаад юм мэдээгүй би асуусан. Ердөө л юм шүү дээ. Тэгэл гаргасан. Тэрний яавсан хөтэ зэрэг тэр дараахан нэг сар болсон юм уу? 2 сар болсон юм уу? Нэг Горбачев хятад альчлах байсан. Хятад нэг Тяньаньмны талбай дээр бахан юм болчихсны дараагаар шүү дээ тэр чинь. Тэгээд хятад альчлах хятадтай харилцаагаа сайжруулах гэж байсан. Тэгээд хятад альчлахын өмнө тэндээ мэдэгдчихсэн. Тэгэхээр бодвол манайд хэлэхгүйгээр тэгж мэдэгдэх учир байсан болоо да. Гэж л бид нар бол боддог. Гинт мэдээд шууд асуудал шийдчихсэн болж байгаа юм чинь. Бид бол болоод өнгөрсний дараагаар мэдж байгаа юм чинь. Тийм болоод өнгөрсний дараагаар манай хэгч хаттагч мэдээсэн гэж бодсон юм байлгүй. Тэгэл гаргасан шүү дээ. Юу Монгол гөөж гарахтай юм юу ч байхгүй. Шал хотлоо. Тийм эрх мэдэлч байгаа гэж. Энэ бол үнэн. Одоо би өөрөө амьд гэрч одоо үгч байна. Тийм. Би одоо 2 жилийн өмнө энэ 24 оны сонгуулийн өмнө Хямгатай, Гомсронготой тэр үед нэг гадаад юмны сайд байсан. Гомсронготой нэг ярилцлага хийж байгаа бас энэ тухай битээр ярьж исэн юм аа. Тэгэхэд манай хүн тэрний өмнөхөн бас нэг Москвад айлчлаад тэр үед чинь тэр гадаад харилцааны сайд Шаварнадзе гэж хүн байсан. Тэр
тэр асуудлыг анх нөө төв хоророо улс төрийн төвчөрөөгөө авч ороод тэгээд тэндээс ямар ч үсэн улс төрийн шийдвэр гарч ирсэн юм байгаа юм гэж тиймэрхүү бас түүх ярьсан. Тий. За тийм. За ингээд Оросын цэрэг одоо хэрхэн өөрсдөө гарсан тухай манай зочны энэ түүх өгүүллээ шүү. Одоо тэрийг бас манай үзэгчид Үнэн л тэр юм. үнэн л тэр юм тий. За дараагийн нэг асуудал энэ би нэг таны нэг ном байд юм бэлээ. Тэгээд тэр дээр гарсан нэг үйл явдал миний анхаарлыг татсан. Тэр юу гэхээр энэ Монгол улсын нутаг дэвсгэрт одоо энэ Оросын армийн энэ цөмийн одоо энэ хаягдал цөмийн реакторын хаягдал болсон тухай тийм таны дурсамж байна лээ. Тий одоо энийг та бүр нэг манай үзэгч нэг тав тодорхой ярьж өгөөч вэ гэсэн юм хүсэлт байна. Тэр их улсээр бол улс төв болно тавчгаа ярив. За тэгээ. Би улс төрийн газар дээр болоод удаагүй байсан юм аа. Тэгээд яасан чинь зөвлөлтийн нэг хүн нэг сэргийн хүн уулзъя гэдээ байна ихгүй юу? Тэгээ уулзаа хаана ирсэн гэсэн өөр байгалийн цагийн торгоос ирсэн юм шиг байна гэж. Тэгсэн уулзаа гэсэн чинь өнөөдөр гэсэн чинь би танаа яамд очмооргүй байна. Би тантай ганцааралтай ч л уулзмаар байна гэж. За. Тэгээд за тэгээд хаана уулзах уу гэсэн хаан чахуул гэж байна. Тэгээд би маргааш уулзъя гэж хэлж чад. Маргааш өглөө би ингээ утсамсаад тэгээд заасан газар очиж гисэн газар очиод очсон. Зөвхөн эдийн хүн байсан. Ингээ уцтай байсан. Өөрийгөө хорондоо гэж хэлсэн. Эднийх чинь аримдаа төвчөндөө нөгөө КГБ-гийн төлөөлөгчийн газар байдгийн шүү дээ. Армийнхныгаа хянаж байдаг одоо. Тэгээд тэр хэлсэн хүн гэж өөрийгөө хэлсэн. Өөр байгалийн нөө цэргийн өөр байгалийн цэргийн одоо тэнд хэлтэж байд юм уу газарч байд юм уу бүгд тэрний л хүн гэж. Нэрээ хэлсэн. Тэгтээ нэрээ бол тэр бол мэдээж хэрэг худлаа хэлсэн. Тэр тусгай албаны хүн тэгээд энэ ноцтой юм ярих гэж байгаа. Юу болоогдсон надад нэрээ хэлж явах. Би дахиж байгаачгүй. Тэгээд яриад тэр мэдээллийг мэдээ хэлсэн юм аа. Тэгээд би бас би тандаа дахиж холбоо барих хэрэг болж магадгүй болох уу гэсэн болохгүй. Би очоод Москвад очоод би тэтгэвртэй гараад байна. Та надтай холбоо барих чадахгүй гэсэн. Чи уулзахгүй гэж байгааг л дээ. Холбоо барихгүй гэж байгаа. Тэр юу гэж ярьсан мөхтэй зэрэг ингэсэн. За танаа говь нутагт манай дээдэс гэж одоо энэ арми хаан юг л хэлж байгаа. 39-р арми гэдэг байлаа шүү дээ чинь. За сэргийн тойрогч байсан. Манай дээдэс тийм нууц боловч хийсэн гэж хэлэхгүй юу. Тэр юу байсан гэвэл зэрэг энэ Европод байдаг зөвлөлтийн цэргийнхэн энд байдаг манай цэргийн удирдлага томчуул гэж байгаа юм да. Дээдэс генералитет гэж ярьж байгаа юм. Нийлж гэмт хэрэг үйлдсэн гэж. Тэр юу юм гэсэн чинь Европч Оросын одоо 3 бүлэг цэрэг байлаа ш. Север умард бүлэг, өмнөд бүлэг, Германд бүлэг цэрэг гэдэг одоо чинь 3 нь тойрог гэсэн үг шүү дээ. 30 мянган танктай авраг хүч байсан байхгүй юу. Тэгээд тэдний Европын цөмийн цахилгаан станцын хаягдал шаарыг мөнгө өгдөг шүү дээ. Мөнгө дагуулж аваад тэгээд цэргийн тусгай ачаа гэж шалгуулдаггүй ирээд танаах нь шалгуулдаггүй говьд болсон гэж тийм ярихгүй. Тэгээд тэр хүн хэлсэн юм аа. Танай 2 Марк Шейдер одоо газар хэмжигч гэсэн үг юм биз дээ одоо геолог юм хэрэгжилтэн очиж холболт хийсэн. Газрын зураг дээр дэмгэлж холболт хийж өгсөн. Тэр 2 хүн газрыг мэднэ. Ярдэл юм хэлж байгаа. Энийг би одоо манайх бол хянаад зохицормоор мэдээлсэн. Манайх таг чимээгүй байна гэж өөрийгөө бас жаахан шөмжилж бас өөрснийгөө. Би одоо ингэ бодсож байгаа хүн тандад энийг хэлчихье гэж бодсон юм аа. Ярдэл юм. Тэгэхэд иш мохрог бол одоо нэг юм үүний хотлыг бөөмөд.
Тэгээд энийг мэдээд би тагнуулынхантай ярьсан юм а. Тэгээд тагнуул Honda Sanjason гэдэг биш үү тагнуул зэрэг тагнуулын газрын дараагаас миний сайн танил бол тэр л дээ. Тэгээд тэр үед ярьсан одоо нэг ийм ярих юм. Одоо энэ нэгдүгээр үнэн байж болох уу? Хоёрдугаар тэнийг яах вэ гэж. Санjason бол үнэн байж болохоор орохгүй баг үнэн байх наадах чинь. Хайж олох хэрэгтэй гэж. Тэгээд ингээд хоёр Монголын геологч мэднэж байна. За би хай гэсэн нэг Монголоос хоёр хүн л байсан юм байна тийм үү? Хоёр хүн тэр газар дээр очил нэг болсон газрын яаж геологийн зураг цэргийн газрын зурган дээр оруулж өгсөн гэж тэмдэглэж өгсөн. Тэгээд байсан тэгсэн Санjason нэг болоод ирсэн. Нэг геологч. За. Тэгээд яг тэр байгууллага тэр байтганы молдог байгууллага шүү дээ. Тийм байлгүй. Олоод ирсэн. Тэгээд уулзсан. Тэгсэн тийм ээ. Бид хоёулаа явсан. Бид тэр говьд геологи хайгуулаа юуны ажилтаа явж ирсэн. Тэгсэн манай шинжлэх ухааны геологи хүрээлэнд байсан гэж байна л да. Тэгсэн манай шинжлэх ухааны академиас өөргөө зөвлөлтийн өмсөдөнд нэг газрын зураг дээр холболт хийх юм байна. Тэр холболт хийгээд өгчөөрэй гэсэн. Тэгээд өтөр очсон. Нэг газар ухчихсан. Универсал гэдэг одоо нэг газар ухдаг төрөлдөг одоо нэг тийм жижиг машин байдаг шүү дээ. Бульдозертай одоо тиймтэй очсон. Том ачааны тийм бүрхүүлтэй машин байсан. Очроод очсон хүмүүс очсон байсан. Тэгээд тэн дээр бид холболт хийж өгсөн. Тэгээд ирсэн газрын зураг манайд тэр нутгийн газрын зураг л байна лээ. Тэр газрын зураг байж байх таа. Манай цэргийн газрын бүгдийн зөвлөлтийн гэдэг юм чинь тэр газрын зурагтай холбоотой тэгэл ирсэн. Одоо би хайвал яг цэгийг олохгүй зүгээр холболт хийсэн цэгээ бол одоо би олно гэж ингэж. Тэгээд цагдаагийн газрын дараагаас генерал Гарманжил Санjason хорондоо нөгөө хүнтэй бид дөрөв явсан. Хоёр өдөр тэнцэлдээ. Тэгээд олсон. Тэр их сонин. Нэг аамад гэдэг нэг юм байдаг шүү дээ. Энэ говьд нэг юм харагдаж байдаг шүү дээ. Аамад гэдэг нэг газрын зургийн нэг тийм юм. Тэгсэн тэр аамад шүү дээ. Тэр 3 хөлтэй юм байдаг юм байна. Очихтар. Хоёр хөлтэй бол аавал шүү дээ. 3 хөлтэй юм байдаг юм байна. Тэр бод биш төмөр юм байна. Тэгээ нөгөө заавал нэг тийм цэг дээрээс хэмждэг юм байна л да. Тэгж тэмдэглээ олддог юугаан хийдэг юм байна. Тэр тэмдэглийнхаа юуг тэр хүн чинь тоог нь мэдчихсэн. Дугаартай байдаг юм байна дэр. Тэгээд би эднийг очоод хамгийн хөвгийн нэг төмөрийн байхгүй. Болго татж аваа явуулчихсан. Бодвол төмөрийн хаягдл төмөрийн юунд л хятад руу явуулсан байлгүй. Бетон суурь байж ирсэн. Бетон суурь нь бол тэгээд одоо тэр чин тэндээс нэг багчтай штэ дуран моронтой. Тэгээд нэг ийм үүсгэж байгаа юм газар нэг яг тэндээс өнцөг үүсгээд тэгээд 10 км-ийн зураад за энэ дотор л байгаа. Тэгээд одоо 4 м тутамд 3 м тутамд л хэмжээ хийж олно газрын зурагт. Тэгээд би хийж өгсөн манай зураг байсан. Тэгээд нэг тийм торхтой юмнууд л хийгээд юм шиг торхтой юм шиг юмнууд л хийгээд байсан ч би холоос харсан. Мэдрэ хоол өдөө дарихуугаа сууж байсан. Тэгээ байж хаад нэстэг тэрэг ирээд дээгүүр иргэсэн гэж. Тэгэхдээ орсууд хоорондоо өөрөө хянаж явна гэж ингэж яасан. Сам наблюдает гэж та сам наблюдает гэж хэлжсэн. Тэгэхээр тэр өөрөө ихийг бодоход том албан тушаалтан бай таарах уу тэгж байна. Тэгэл яадэрс гэж хэлсэн. Актимас өөргөсөн хүний нэрийг хэлж байсан. За. Тэр хүн өөрийнхөө нэрийг хэлж болохгүй. Тэглэг яах вэ? За их айжсэн одоо би нэг бол одоо Санjasonтэй тулдаал дээр бол бидэнд юм ярьж байсан. Түүнээс чи Sanjason байгаагүй бол ярихгүй. За цаг тагнуулын газрын дарга байсан хүн явж байгаа учраас гэж хэлсэн. Тэгээд л одоо яасан. Тэгээд ирээд сайдтай хэлсэлтэй би. Манай сайд зөвлөлтийн цэрэг гаргах комиссийн дарга байсан.
тэр нэг ажлын хэсэг томлоод явж газар дарж яхаа үзье гэж. Нэгдүгээр химийн хүн хэрэгтэй. Хоёрдугаар инженер сапарын хүн хэрэгтэй. Гуравдугаар геодезийн хүн хэрэгтэй. Тэгээд ийм тушаал гаргаад та ингээд ажлын хэсэг байгуулад ингээд юуны өмнө нэг жахаа яваад үзээчих. Тэр газрын ядтаа хавийн газрыг тэмдэглэж авъя. Би бол тийм эрх мэдэл байгаа улстай газар тийм харьяалагддаг. Тэр байгууллага тэр мэргэжлийн хэлтс газар яамнах л да. Манай яамнасаа их айсан. Чод юу яриад байгаа юм бэ ч хэрэг тааштай ч юм. Зөвлөлтийн эсрэг юм хийгээ явж байна. Гэхдээ энэ зөвлөлтийн эсрэг биш юм аа. Энэ зөвлөлт засаг басаг хийгээгүй. Тэр Европт байгаа зөвлөлтийн зэргийнхэн энд байгаа зэргийнхэн хойволдож хийж байгаа гэмт хэрэгштэй сайтай юм чинь. Тэнд зөвлөлт засаг масаг нам засаг ямар ч хамаа байхгүй мэдээчгүй. Хэлж энэ огт мэдээгүй шүү нэг бол манай байгууллага л мэдж байгаа. КГБ л мэдж байгаа гэж. Тэр чи зөвлөлтийн эсрэг юм биш шүү. Болоо чи одоо чи донгоцоод байгаа. Хэрэгтгийг хийж намайг одоо. Ингээ хөдөлдөг. Тэгээд би 2 хоногод очиж байгаа ерөнхий сайттай уулзах. Би ерөнхий сайттай очил доо. Сайт гэсэн би наадах чинь дуулаагүй шүү чамаас ийм над хэлээгүй. Би дуулаагүй шүү гэж. Тэгээд ерөнхий сайттай уулзсан. Ерөнхий сайт мэдчихсэн байсан. Чи харин тэгж явсан юм ийм байсан байна гэлээ. Бэмсэргүй юу? Бэмсэргүй юу? Гой. Тэгээд наадах чинь одоо цаг нь л биш байгаа залэг байгаа юм да. Одоо яг зөвлөлтийн зэрэг гарч байгаа юм үед ийм хийхтэй зэрэг тэгээ засгийн газар оролцоод хийхтэй зэрэг буруу ойлгогдсон доо. Гэдэг ерөнхийдөө зөвлөлтийн зам засаг хамаа байхгүй. Энэ чи гэмт хэрэгтнүүд хуйлдаж юм хийж штэ одоо хэрэг үнэн бол шүү. Үнэн хотлыг өмөлт шүү дээ. Болохгүй цаг нь биш байна. Цаг нь биш байна. Жаахан бай. Тэгээ хөдлөөгүй ерөнхийдөө хөдлөөгүй сайд хөдлөөгүй. Тэгээ би яах вэ? Одоо миний чаддаг тэр би 10 болгоод энэ сэдвэр 10 болгоод битэг гэдэг 10 гаргасан чинь 80 би сүүл гарсан 10 чи 98 онд болов 97 онд болов сүүлд гарсан. Би тэтгэл гарсан хойно 10 болгож үчихэд миний чадах юм л энэ. Би төгөнд гэрчлээд ном болгоод үлдээсэн. Ийм л юм байгаа юм. Тэр танд анх мэдээлэл өгсөн хүн чинь тэр Оросын хорондоо гэдэг хүн чинь еврей хүн байсан гэсэн үү? Тий, би Израильд явна гэж хэлсэн. Израиль тий. Би тэгэхээр еврейд гэсэн үг шүү. Би зөвлөж байхчгүй. Тэтгэвртэй гараад би Израиль руу явна. Гэсэн еврей гэсэн үг шүү. Тэгэхээр бол тий. Тийм байсан бэ. Тийм л мэдээ занг байдаг. Би үний юм бодлоо юм уу бод. Нэг бодлоо үнэн байх үндэс нилээн байж болно ер нь. Газар нь бол одоо би одоо бол олоход хэцүү шүү дээ. Нөгөө гээдийн хүнд байвал олно. Тэр одоо байгаа баха. Санжаасрын бич чадраг хүнийг. Санжаасрынтай уулзаж болно шүү. Тэр уулз болно. Тэр хүн бол тэр нөгөө мод байсан төмөр байсан цэгээ олд юм байлээ. Тэд нар чинь дугаараар нь яваад хайгаад олчихд юм байна. Тэгээд олоход тэр хавь нь бол өмнө говь дорн говийн нутгийн зааг хавьд юм уу да. Тэгээ бидний явж хахад ганц айл байсан шүү. Тэр хавьд худагтай юм байлээ. Танах ямар ус авдаг гэсэн худагтай гэж хэллээ. Нэг айлд очсон. Тэр хавьд яг тэр сектор дотор биш л дээ. Зүгээр хажууд нь оролцсон. Хүн амтангүй зэлүүд газар байна лээ. Яг өмнө говийн нутгуу, дорн говийн нутгуу гэдэг чинь одоо бүү байдаг чинь. Тэр эхлээд тэр одоо тэр зөвлөлтийн тэр генералууд байдаг юм уу? Тэр эрх мэдэлтэй улсууд Монголын засгийн газарт бас нэг тэр талаар санал тавьсан юм байна уу байхгүй юу? Юу гэж бид нар нэг юм аваач болооч гэдэг юм уу ч гэдэг. Тийм байлгүй. Ерөнхий сайд тийм хэлэхгүй л байсан. Хөө яадаг. Гин тэр гэж байгаа юм чи ямар юм болоо гэдэг. Би тэгвэл буруу мэдээлэлтэй байсан юм байна. Энэ тэгээд ялангуяа Европод байсан зөвлөлтийн цэргийн томчууд генералууд чинь гэмт хэрэг хийсэн сүлдээ баригдсан зөндөө юм болсон шүү дээ тэндээ бол ер нь. Тэгэхээр тиймэр би хийсэн байж болох юм. Зөвл тусгай ачаа гэд Ташкентаар найруулад
Тэнгэр замаар авчирсан гэж тэгвэл тэндээ тодорхой ярьж ирсэн шүү. Аха. Тэгээ энэ дээрээ танаа гайлийнх нь шалгуулаагүй цэргийн тусгай ачгаа гэхдээ шалгадгүй. Цэргийнх нь шалгахгүй хүний шалгахгүй ачаагийн шалгахгүй гэсэн тийм гэрээтэй л дээ. Аха. Тэр бодвол одоо төмөр замын дагуул байсан. Төмөр замын дагуу. Төмөр замын дагуул байлгүй тэгээд нэлээ хэдэн юм би хэдийг хийжсэн гэсэн би тоог нь мэдэхгүй мөн өргөөл хийгээд байсан л гэж. Нэлээд гүнзгий өгсөн байсан шүү гэж. Тэгэхээр тэр бол манай цэргийн мин хайгчаар хайгаад олохгүй баха. Их гүнзгий. Мин хайгч нь мин чинь одоо нэг 40-50 см дотор юм олдог байх. Тэр бол одоо 20-30 м өгсөн байлгүй бодвол. Тийм учраас тусгай багжаар хайж олох байх. 4 м тутамд л хэмжээнэ гэж хэлсэн. 4 ам метр тутамд. Тэгэхээр чи хэдэн сарын ажил болно гэдэг. Та юу гэж 10 км дотор гэж хэлсэн. 10 км дотор. 10 км. Ийм л газар яаж байгаа юм л да. Цэгээс энэ дотор л байгаа гэдэг. Тэгээ тэрийг 4 метрээр сэлтэлж байгаа. Тэгээд талилгүй яг. Маш их ажил болох юм. За тэр болно гэж тэр хүн бол хэлжсэн тэр геодезийн хүн бол. Тэр хоёр хүний одоо нэг нь байгаа гэсэн. За тэр хүн тэгээд занжаа журам та гурыг явуулвал тэр цэгээ олох болов. Юу цад болгүй байх. Тийм үү. Зүгээр одоо тэр ч бас нэг судалж барьж одоо үнэхээр тийм юм байгаа бол тэр орчны юм мөгийг хийж одоо ардяас мардяас юу гэдгийг тэрний хэр хэмжээтэй байгаа мэнтергээ бас нэг судлах хэрэгтэй байна да тий. Тэр геодезийн хүн хэрэгтэй гол. Санжаас руу олж ирсэн тэр чинь. Тэр чинь сүүлдээ нэг ирэхэд цэргийн ховдостай. Цэрэг дээр ч гэсэн хэлийн зэрэг тийм хааны ирчихсэн. Тэр газар хэмжиж явахдаа бол геологийн хэдэн настай орчин хүн байсан бэ? Тэр одоо бол даалгарсан ашигсан хүн байгаа. Бидний үеийн шихуу юм байсан. За ганц цогтөр дүү байхаа. Санжаас руу мэдж байгаа хаанагаа гэдэг. За одоо тэгээд тэр энэ манай зочны ярьсан энэ одоо үйл явдал үнэн байгаа тийм. Гэхдээ одоо худлаач байсан гэсэн тэрийг нэг судлаад нэг бохирлчих нь одоо өнөө цагт бол зайлшгүй байхаа л гэж би бодож байна. Тэр 90 саяны бас нэг юм хэлээвээ. Тэр одоо Марк Шейдер тэр геодезийн хүн бол зөвлөлтийн сэргийн зарим анги геологийн үүднээс бидний судлаад тогтоочихсон алтны яг судал дээр байгуулчихсан байдгийг шүү дээ гэж. За. Тийм анги хаа байна гэдэг. Би зааж өгч болно. Тэгээд нэг тийм ангийн байж байгаа нүүчсэн юм дээр санжаас метр тэрний хөрийг дагуулж очсон. За. Энэ хаашаа. За. Тэгээд тэр очсон яг зэрэг анги байсан буусан башингийн сегмэг л байсан. Тэгээд нэг голдон нэг том нөх байх юм. Нэр ингээ таглаатай. Тэгээд таглаатай нөхөө нөгөөдгөө онгойлгож байгаад үдсэн чинь ус дөр өгчихсэн. Нэлээд одоо энэс том одоо тийм амтай юм. Тийм л байсан. Тэгээд тэр холоос ус татсан юутай тэр ч яг хуу зэргийнхаа хотхон руу ус татсан байж болно л доо. Тэр хүн бол энэ шороо алт угаасан байж мэдэн гэж. Хэдэн газар тийм газар би мэднэ гэж тэгж ярьж байсан шүү. Нэр мөрний санжаас руу байгаа да. Тийм бай тээ. Тэгээ санжаас руу хэлэхгүй чи яаж болох вэ? Эр хүн одоо бич мэдчихээн хэлж болохгүй яана гэж. За баярлалаа танд. Бидний нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээ бидний урилгыг хүлээж авч манай студийн сонирхолтой яриа дэлгэсэн танд баярлалаа. Тэгээ танд хамгийн түрүүн одоо эрүүлийн сайн сайхныг хүсье. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.